Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурхны айлдвар. 22 дахь айлдвар. Хүн гэрлийн дунд амьдардаг. Гэсэн ч тэр гэрлийн үндсэнтэй байдлыг мэддэггүй. Тэр гэрлийн мөн чанарыг, гэрлийн их сурвалжийг түүнчлэн энэ нь хэнд харьяалагддгийг мэддэггүй. Хүмүүсийн дунд гэрлийг өгөхдөө би тэдний дундах нөхцөл байдлыг нэн даруй шинжилдэг. Гэрлийн улмаас бүх хүн өөрчлөгдөж өсөж байгаа ба харанхуйг орхисон. Би орчлон ертөнцийн өнцөг булан бүрийг ажиглаж, уус мананд бүрхэгдсэнийг, ус хүйтнээс болж хөлдсөнийг, мөн гэрэл гарсан тул хүмүүс илүү эрхэм зүйлийг олж мэдж магад учраас зүүн зүг рүү харахыг үзсэн. Гэсэн ч хүн будан дундаас тодорхой зөв чигийг ялган харж чадахгүй хэвээр үлдсэн юм. Бүхэл дэлхий мананд хужигдсан учраас намайг үүсийн дундаас ажиглахад миний оршин тогтнолыг хүн хизээж нээн илрүүлээгүй. Хүн газар дээр ямар нэг зүйлийг ирж хайж байдаг. Тэр хоол хүнс хайж байгаа мэт миний эрхийг хүлээж байгаа мэт санагддаг. Гэсэн ч тэр миний өдрийг мэдэхгүй. Ердөө зүүн зүгт сөөмөлцөх гэрэл рүү байн хардаг. Бүх хүний дундаас үнэхээр миний зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг би ирж хайдаг. Би бүх хүний дунд алхаж, бүх хүний дунд амьдэрдэгч. Хүн газар дээр эсэм мэнд эрүүл саруул байдаг ба. Иймээс үнэхээр миний зүрх сэтгэлийн дагуу байдаг хэн ч үгүй. Хүмүүс миний хүслийг хэрхэн анхаарахаа мэддэггүй. Тэд миний үйлдэлийг хардаггүй ба гэрлийн дунд алхаж гэрэл тусгуулж чаддаггүй. Эдийгээр хүн миний үгийг хизээд эрхэмлдэгч. Сатааны залжин аргыг таних чадваргүй. Хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг учраас зүрх сэтгэлийнхээ хүсснээр хийж чаддаггүй. Хүн хизээж намайг чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй. Би түүнийг өргөмжлөх үед тэр өөрийнхөө үн цэнэгийг мэдэрдэг. Гэвч энэ нь түүнийг миний сэтгэлд нийцэхээр хичээхэд хүргэдэггүй. Тэр зүгээр л миний өгсөн байр суурийг гартаа атгаад нарийн шинжилдэг. Миний хайр татам байдалд мэдрэмжгүй ханддаг ба оронд нь тэр өөрийн байр суурийн ёроолд шунан ташуурахаар зүтгэдэг. Энэ нь хүний дутагдал биш гэж үү? Уус нүүх үедээ чиний байр суурийн улмаас тойруу замаар явна гэж үү? Ус урсах үедээ чиний байр суурины өмнө урсгаа болох уу? Тэнгэр газар чиний байр суурнаас болж урвуугаар өөрчлөгдөх үү? Нэгэнтээ би хүмүүст дахин өршөөнгүй хандаж байсан. Гэсэн ч хэн ч үүнийг эрхэмлэн нандинаагүй. Тэд үүнийг зүгээр л түүх шиг сонссон. Эсвэл тууч шиг уншсан. Миний үг үнэхээр хүний зүрх сэтгэлийг хөдлөгдгүй юу? Миний айлдвар үнэхээр ямар ч үр нөлөөгүй юу? Нэг ч хүн миний оршин тогтнолд итгэдэггүй юм гэж үү? Хүн өөрийгөө хайрладаггүй. Үүний оронд тэр над руу дайрахын тулд сатаантай нэгддэг ба сатаныг өөрийн хөрөнгө болгож надад үйлчлэхэд ашигладаг. Би сатааны бүх залжин аргыг нэвтэлж газар дээрх хүмүүс
сатааны хууран мэхлэлтийг хүлээн зөвшөөрдгийг болиулах болно. Ингэснээр тэд сатааны оршин тогтнолоос болж намайг эсэргүүцэхгүй. Хаанчлалд би бол хаан. Гэхдээ надад хаан шиг хандахын оронд хүн надтай Тэнгэрээс бууж ирсэн аврагч шиг харьцдаг. Үүний үр дүнд өөрт нь өргөл барьц өгөхийг тэр надаас хүсэн хүлээдэг ба миний талаарх мэдлэгийг эрэлхийлдэггүй. Маш олон хүн миний өмнө гуйлагчин шиг хашгиран уйлсан. Маш олон хүн өөрсдийн хүүдийг надад нээж ань зүү хоол өгөхийг гуйсан. Намайг ховдглон идэж гидсээ дүүргэхийг хүсэж буй өсвөлөн чонтой адилаар маш олон хүн шун гайхарцаа над дээр тогтоосон. Маш олон хүн надаас уучлал гуйхын төлөө залбирч эсвэл миний гисхээлтийг дуртаяа хүлээн зөвшөөрөөд өөрсдийн гин буруугаас болж чимээгүйхэн толгой бүхийн ичсэн. Намайг ярих үед хүний янз бүрийн тэнэг зан учир утгагүй гарч ирдэг ба түүний жинхэнэ дүр төрх гэрлийн дунд илчлэгддэг. Тэгээд гялалтсан гэрэлт хүн өөрийгөө уужилж чаддаггүй. Тиймээс тэр миний өмнө яаран ирж өвдөг сүгдэн өөрийн нүглийг улаадаг. Хүний шудраг зангаас болж би түүнийг авралын тэргэн дээр дахин нэг удаа татан гаргасан. Тиймээс хүн надад талархаж над руу хайрлсан харц чулууддаг. Гэсэн ч тэр үнэхээр надад найдах дургүй хിവэр байдаг бөгөөд зүрх сэтгэлээ надад бүрэн дүүрэн өгч байгаагүй. Тэр зүгээр л надаар бардамнан сайрхдагч намайг үнэхээр хайрладаггүй. Учир нь тэр санаа бодлоо над руу эргүүлээгүй. Түүний бие миний өмнө байсан ч зүрх сэтгэл нь миний ард байдаг. Дүрм журмын талаарх хүний ойлголт хэд дутуу дулмиг. Мөн тэр миний өмнө ирэх ямар ч сонирхолгүй улмаас би түүнийг зохих дэмжлэгээр хангадаг. Ингэснээр тэр өөрийн гүжүүд мэдлэггүй байдлаасаа над руу эргэж магад юм. Энэ нь миний хүнд өгдөг яг тэр өршөөл бөгөөд энэ нь хүнийг аврахаар оролддог миний арга билээ. Орчлон ертөнц даяарх хүмүүс миний өдөр ирснийг тэмдэглэж тэнгэр элчүүд ард түмний дунд алхдаг. Сатан төвөг учруулах үед тэнгэр дэх үйлчлэлээсээ болж тэнгэр элчүүд үргэлж миний ардуудад тусалдаг. Тэд хүний сул доройгоос болж диаволд хуурдахгүй. Харин харанхуйн хүчний дайралтын улмаас манан дунд хүний амьдралыг илүү их туулдаг. Бүх ардууд миний нэрийн дор захирагдж намайг илт эсэргүүцхээр хинч хизээж босдоггүй. Тэнгэр элчүүдийн ажлын улмаас хүн миний нэрийг хүлээн зөвшөөрдөг ба бүгд миний ажлын урсгал дунд байдаг. Дэлхий нуран унаж байна. Вавилон саажилттай байна. Шашны ертөнцийг газар дээрх миний эрх мэдэл хэрхэн устгахгүй байх юм бэ? Хэн надад дуулгаваргүй хандаж эсэргүүцсээр байж зүрхлэх вэ? Хуулийн багш нар уу? Шашны бүх албан тушаалтнууд уу? Газар дээрх захирагчид эрх мэдэлтнүүд үү? Тэнгэр элчүүд үү? Миний биеийн төгс байдал, бүрэн бүтэн байдлыг хэн баярлан тэмдэглэдэггүй вэ? Бүх хүний дундаас хэн миний магтаалыг тасралтгүй дуулж, хэн дуусшгүй аз жаргалтай байхгүй вэ? Би агуу улаан лууны ичээ буй газарт амьдардаг боловч
Энэ нь намайг айн чичирч эсвэл зүхтахад хүргэхгүй. Учир нь өөрийнх нь бүх хүн бүгдээрээ аль хэдийн түүнийг жигшиж эхэлсэн. Лууны өмнө хизээж юунийч үүрэг биелүүлж байгаагүй. Үүний оронд бүх зүйл өөрсдийн ажил хэргийг хөөж өөрсдөд нь тохирох замыг сонгодог. Газар дээрх улс орнууд хэрхэн мөхөхгүй байж чадах вэ? Газар дээрх улс орнууд хэрхэн нуран унахгүй байж чадах вэ? Миний ардууд хэрхэн баярлан хөөрөхгүй байх вэ? Тэд хэрхэн баяр баясал тайгаар дуулахгүй байх вэ? Энэ нь хүний ажил үү? Энэ нь хүний гараар хийгдсэн зүйл үү? Би хүнд оршин тогтнох үндсийг өгч түүнийг эд баялгаар хангасан. Гэсэн ч хүн өөрийн одоогийн нөхцөл байдалд сэтгэл хандаггүй бөгөөд миний хаанчлалд орохыг уйдаг. Гэвч зохих төлөөс төлөхгүйгээр өөрийн ам бие хайргүй зориулах дургүй байж тэр миний хаанчлалд яаж амархан орж чадах юм бэ? Үнээс ямар нэг зүйлийг хатуу нэхэхийн оронд би түүнд шаардлага тавьдаг. Ингэснээр газар дээрх миний хаанчлал алдраар дүүрч болох юм. Хүн өнөө хүртэл надаар газарчлуулсан. Тэр ийм байдалтайгаар оршин байдаг ба миний гэрлийн өдөртөмж дунд амьдардаг. Хэрвээ ийм байгаагүй бол газар дээрх хүмүүсээс хэн өөрсдийн хэдийн ирээдүйг мэдэх байсан бэ? Хэн миний хүслийг ойлгох байсан бэ? Би өөрийн шаардлагыг хүний шаардлагад нэмсэн. Энэ нь байгалийн хуулийн дагуу биш гэж юу? Өчигдөр та нар салхи, борон дунд амьдэрсэн. Өнөөдөр та нар миний хаанчлалд орж хаанчлалын ардууд болсон бөгөөд маргааш та нар миний ёроолыг эдлэх болно. Хизээ нэгэн цагт хэн ийм зүйлсийг төсөөлж байсан бэ? Та нар амьдралдаа хичнээн их саад тодгор зовлон бэрхшээлийг туулах вэ? Та нар мэдхүү? Салхи борон дунд би урагшилж жил бүрийг хүмүүсийн дунд өнгөрөөсөн ба ингээд өнөө үед ирсэн. Эдгээр нь миний удирдлагын төлөвлөгөөний алхмууд биш гэж юу? Миний төлөвлөгөөнд ер нь хэн нэмэрлсэн бэ? Миний төлөвлөгөөнд дэх алхмуудаас хэн зүхтан одож чадах вэ? Би хэдэн зуун сая хүний зүрх сэтгэлд амьдардаг. Би бол хэдэн зуун сая хүний дундах хаан бөгөөд би хэдэн зуун сая хүнд гологдож доромжлуулсаар ирсэн. Миний дүр хүмүүсийн зүрх сэтгэл дотор үнэхээр байхгүй. Хүн миний үгнээс миний алдарсуу тай төрхийг бүр түүрхэн л мэдэрдэг. Гэхдээ өөрийн бодол дох зөрчилдөөний улмаас тэр мэдрэмжиндээ итгэдэггүй. Түүний зүрх сэтгэлд тодорхойгүй бий л байдаг. Гэхдээ энэ нь тэнд удаан байдаггүй. Иймээс намайг хайрлах түүний хайрч бас ийм байдаг. Миний өмнө түүний хайр тасалдангүй харагддаг. Түүнд хүсэл төрөнгүүд тэр намайг хайрлаж байгаа мэд. Бүдэг сарны гэрэл дор түүний хайр сүүмэлзэн ил гарч далд орж байгаа мэт байдаг. Өнөөдөр зөвхөн миний хайрын улмаас л хүн үлдэж хоцордог ба амьд үлдэх сайн заяа төөрөхтэй болсон. Хэрвээ тэгээгүй бол өөрсдийн турж идсэн биеэс болж хүмүүсийн дотроос хэн Лазар гэрлэр хэрчигдэхгүй байх вэ? Хүн одоо ч өөрийгөө мэддэггүй. Тэр миний өмнө онгөрч, миний нүднээс далдуур өөрийнхөө талаар сайрахдаг. Гэхдээ миний өмнө хинч намайг эсэргүүцэж зүрхлэхгүй. Гэсэн хэдий ч хүн миний ярьдаг эсэргүүцлийн утга учирыг мэддэггүй.
Үүний оронд тэр намайг хуурахаар байнга оролдож, өөрийгөө байнга өргөмжилсөөр байдаг. Ингэснээрээ тэр намайг илт эсэргүүцэж байгаа биш гэж үү? Би хүний сул талуудыг төвчдөг. Гэхдээ би хүний өөрийнх нь хийсэн эсэргүүцэлд өчүүхэн төдийж өршөөнгүй хандахгүй. Хэдийгээр тэр үүний утгыг мэдэж байгаа ч энэ утгын дагуу үйлдэхийг хүсдэггүй ба өөрийн сонголтонд тааруулан зүгээр л намайг хуурдаг. Үгээрээ би өөрийн зан чанарыг цаг үргэлжид тодорхой болгодог. Гэсэн ч хүн ялагдах дургүй. Үүний зэрэгцээ тэр өөрийн зан чанарыг илчилдэг. Миний шүүлтийн дунд хүн бүрэн үнэмших ба миний гисхээлтийн дунд тэр эцэстээ миний дүрийг амьдран харуулж газар дээрх миний илрэл болох болно.